За өнгөрсөн өдрүүдэд манай сурвалжлагыг бас Дорногов аймгийн Эрдэнэ сумд ажиллаад ирлээ. Дорногов аймгийн Эрдэнэ сум гэдэг нь өөрөө Монгол улсын бас дархан хил байдаг. Ийм хилийн сум. Тэгээ энд хилийн техник 129-р анги байдаг. Тэгээд энэ одоо ангиар очиж замун одоо хилийн заставууд дээр манай сурвалжлах баг бас ажиллаад хилийн манаатай таарад ингээд очиод ирлээ. Тэгээд бидний очисон дугаар застав дээр бол Улаанбаатар хотоос бас одоо цэргийн албанд энэ оны сая 10 дугаар сард одоо залуучууд татагдж очисон бай. Тэгээд яг одоо 2005 6 оны л одоо залуучууд одоо яг цэргийн албанд татагдж байна. Тэгээд энэ залуучууд бас их сайхан хандлага гоё яриа өрнүүлсэн бид нартай. Тэгээд юу ярьж ихээр анх залуучууд бол энэ цэргийн албаны тухай бол их одоо энэ гадуур яваад байгаа мэдээллүүдээс болж их айцтай л байсан байна л да. Одоо ээж аав нь ингээд цэрэгт яваад ир гэдэг юм аа. Гэхэд очихоор одоо зодчнуудыг дарамтлагдаг тийм ямар байсан бэл гэ. Тэгээ ирсэн чинь үнэхээр одоо энэ хилийн алба бол үнэхээр сайхан одоо байсан. Тэгээд бас ингээ эр хүн болж ирснийг эх орныхоо дархан хилийг манад ингээ явж байгаа нь үнэхээр сайхан байлаа гэж бас энэ Улаанбаатар хотоос одоо татагдж очсон юм цэргүүттэй бас яриа өрнүүллээ. Тэгээ энэ залуучууд гол нь юу яриад байна гэсэн чи их гоё яриа өрнүүлсэн нь. Тэгээ бусад одоо ингээ цэргийн албыг буруугаар ойлгодог одоо залуучууд тэг цэргийн албанд ирээчээ тэр дундаа хилийн цэрэгт бас ирж хилээ манаж те ингэж одоо бас яг муу муухай үргээ гүйцэтгэрээ тийм мэдээлэл байдаг. Гэтэ сайн нь бас байна. Сайн нь бас байна штэ тий. За ингэж бас залуучуудаа өрөөлөө. Тухайлбал одоо тэр одоо яг яриаг нь хөргөж байгаа энэ Анар гэдэг нэг Улаанбаатар хотоос очсон залуу гоох. Тэр хүүхдүүд яагаад цэрэг татсан бэ гэсэн чинь байдаггүй гэдгийг киног үзсэн гинэ. Нөгөө одоо энэ баруун хил дээр болсон тулгуурлалт. Тэгээ тэрийг үзсэн чинь ер нь ингээд тэр киног үзээд тэр залуу бол цэрэгт явах одоо энэ сэтэл төрсөн. За би ер нь за мэдээж одоо бол тийм дайм байлдیں۔ Тийм байхгүй шүү дээ. Гэхдээ би ер нь энэ эх орныхоо энэ хилийг манд үзээ хил дээр аль баягээд өөрийнхөө хүсэл дээр ингээд бас одоо хилийн цэрэгт ирсэн гэж ингэж ярьж байгаа. Тэгээд бас залуучуудаа их сайхан өрөөсөн баг. За ингээд хилийн цэргийн техник 129-р ангийн одоо дугаар застав дээр албаа хааж байгаа эх орноо манж байгаа цэрэг ирсэн яриаг та бүхэнд одоо хүргэе. Нөгөө анх байдаг богд гээд кино үзээ. Тэгээд яг хил дээр одоо үр гүйцэтгээд тэгээд одоо юу хил хамгаалалт тэгээд хилийн хил зөрчигч гэх юм ер нь тиймэрхүү үйл явц амар тийм юу тийм сонирхолтой. Тэгээд одоо юу кинон дээр харсан тэр яг сэтгэлээрээ шууд хилийн зэрэг хилийн зэрэгт албаа ачаад нэг тийм бодол орж ирсэн. Тэгээл тэр зэгтээ тэрнгээрээ шийдэл хилийн зэрэгт ирсэн. Анх би цэрэгт ирэхийн өмнө бол ерхий жоохон айлт имэлттэй байсан. Хүмүүсийн ярьдгаар дэглэлттэй нэтрээгээл хүмүүс ярьдаг шүү дээ. Тиймэрхүү бодолтой байсан. Тэгээл ирээд үзэхэд бол нөхцөлөдлөө шал өөр байсан. Хүмүүс нь ерөөсөө тийм дэглэлт байхгүй. Яг л зохион байгуулалтын дагуу ингээл явдаг. Дарга офицер ахлагч нар бол заах юмаа заагаал цэргийн ямар байх хэвээр юм байх хэвээр гээл ер нь бол тийм дэглэлт юуш байгаагүй. Би Солонгос сурж байгаа тэгээ хурж ирээд тэгээ нэг жоо суурин байсан. Тэгээд ер нь нэг 2 3 жил яваг. 2 3 жил яваг гэж байгаа. Тэгээд яг явъя гэж шийдсэн. Энэ багийнхаа найзтай ирсэн. Тэ. Байрныхаа найзтай хамт ирсэн. Тэгээд одоо хамт болохоор тэгээд гоё нөө. Би нэг ер нь нэг залхуу малхуу ер нь тэгээ нэг унтж мандах нэг жоо хулж болцсон. Орой шөнө унтдаг болчихсон. Тэгээ ер нь аав ер нь цэрэгт яваад тэргээд. Манай ахаа хоёр өөрөө яваагүй. Тэгээд наа яв гэдэг өөрөөсөө яваагааш. Тэгээ ахт нэг одондаа нэг ганц явчаад ирээгээд тэгээ оцсон. Тэгээ бүр гоё юм хилийн зэрэгт байсан гоё шүү дээ. Зэрэгт явал тэгээ нэг mëсэ торгоо хил дээрээ морь унаад буугаа өрөөд явах бас гоё юм л тэ. Хилийн мананд явах бол үнэхээр гоё юм л. Нойр гэдэг юм нь бол ер нь одоо ганцхан минь өгч гэхгүй. Одоо манай үеийнхэнд шүн орой олтол уцаа хохдаг байсан. Тэр юм гэдэг бол нэр байхгүй болсон. Бүр орд тос болсон. Арай унтах цагтаа унтаад өглөөс эрэх цагтаа бүгдээрээ сэрдэг. Бүх юм цагийн өрөөнд дагуу явж байгаа болохоор тэгээд яг тийм нойрны асуудал дээр бол миний хувьд бол эрс өөрчлөгдсөн гэж бодож байгаа. Тэгээ хувийн зохион байгуулалт ариун цэвэр дээр бас маш сайн. Тийм л бас. Өнийгөө би сэтгэн байхад минь
чам руу тэмүүлнэ. Зэрэг чинь ингэж бодхон зэжин дотор минь гал дүрцээ. Зэрэг сэтгэлийн уясаа дууч, зэргийн хооронгоос чам руу тэмүүлнэ.